Эрхэм хүндэт уншигч сонсогч та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн соёлыг түгээх төслийн багийн мэдлэг түгээх 3 дахь өртөө бол эвдүүлийг дэвжээх үе. Аяныхаа эхний 7 хоногт бид өвөг дээдсийнхээ ухаан бэлгээр тунгаагдсан эвийг эрхэмлсэн гэрээслэл бошиг сургаал айлдваруудаас дээжлэн та бүхэндээ хүргэснийн эмхэтхэн эрхэм таны сэтгэл оюуныг мэлай. Монгол хаттын үг үйл домог сургаалууд бол бүсгүйчүүд бидний хувьд эрхэмлэн тунгааж түгээн дэлгэрүүлэх их хөв билээ. Алунгой хатны эвийг шаштралсан 5 сумны сургаал, өөлөнгийн өр хүүхдээ алгалжилгүй эв дүнжинтэй байлгахын өрлөг уужийн ухаан, бүртөө үжний богдыг түшиж гигэн ивэлэр гээгүүлсэн суу бэлэг, хулангой хатны эвд ёсыг дээдлэх эрхэм ухаан, эсүү хатны эвийг баримтагласан алсын хараа, холж ухааны тусаар хаан ширээний тэмцэл үүдээгүй тухай зэрэг оюун ухааны их хөвүүд түүх шаштарт тамгалагдсан үлджээ. Энэ мэт Монгол хаттын оюун цараа нь энэ цагт та бидний дивжээх эвдвэл арга ухаан гэдэгтээ сонсогч та санал нийлэх үзье. Эдгээр сургаал бүгдийг эрхэм хүмүүн та заавал дэлгэрүүлэн судлаарай. Бидний онцлсан 2 дахь сургаал бол Монгол хүний оюун ухаанд баларшгүй тодмор үлдээсэн их хүмүүн их соён гэгэрүүлэгч өндөр гэгийн Занбаазарын сургаал номлол юм. Тэрвэр оюун санааны хүрээнд эв нэгдлийн шүтэн барилгыг эрхэмлэх нь бүхнээс эрхэм хэмээж улс орноо амар жимэр байлгахын тулд цагийг тохиноологч жанлав цогцол зохиолон төрөвжээ. Уг зохиолд эсрэг өшөө арилан энэрэн асрахын сэтгэлээр эвлэхийн санааг тусгаж хүчитний урдаас хүлчин дэвчиж дотоодын самуун бүрийг ивээр ээлдвээс гадаадын дайсан бүгдийг дарсан лугаа хүчтэй тул хүмүүн бүгд амьрлуулах асархгүй нэгүүлсгүй сэтгэл тэргүүнтнийг үүсгэвээс цагийг тохиноолох тустайг номлосон байна. Монголчууд бидний үеийн үедээ эрхэмлэн ирсэн бас нэгэн сургаал бол оюуныг нээгч оюун түлхүүр сургаал юм. Энэхүү сургаалын алтан хуудсыг сөхгүйд хатан хүний 15 эрдмийн дотор сайхан айл нэн эрдэм химээгээд холын хүнд өршөөл тус хүргэж ойрын хүнд асрал өргөл хүртээж үеийн үедээ эвийг эрхэмлэх тухай сурвчээ. Уг зохиолд юр 2 хүн эвтэй болвоос төмөр хүрээ мэт бүх 20 хүн эвгүй болвоос эвдэрхий хүрээ мэт хэврэг гэж сургасан нь эвийн хүчээр өчүүхэн цөөнч гэлээ юугч бүтээх урам зориг эрч хүч урган гардаг гэдгийг баталсан мэт. Мөн авууга хүчээ ихэдхий гэвэл цэргийн асар, уудам сул жаргыг гэвэл ие хичээ, хорд чон мэт шигшигдэх тул төв сэтгэлийн иеийг хичээ гэснэ нь аливаа хүн төвшин сэтгэлийг чандлан зовох цагт зайлалгүй, жаргах цагт хэтрэлгүй олон хүнтэй зохилдож авах гээхийн ялгалыг шинжлэн мэдэж байхыг өгүүлсэн нь үнэхэрийн өргөн хүрээгээр сэтгэж эвийн эхлэлийг сурган өгүүлжээ. Монголчууд бид олон хорон буддын шашинд ард түмэн бурхан багшийн оюун ухаан далаа тэнгис лугаа адил зах хязгааргүй зүрх сэтгэл нь асар нэгүүлсэнгүй энерхийн дээд биелэл химээдэг тул бурхан багшийн сургаал эвийн тухай инхүү буулгасан байна. Бурхан багшийн сургаалд жинхэнэ эв найртай хамт олныг бий болгох гол хүч нь зөв сургаал юм. Зөв сургаал бол нэг нэгнийгээ олж харахад туслах гэрэлгийгээ сэтгэл эвдрэх үймхээ саварч эв найрыг бий болгох хүч юм. Химээснийг тунгаах үед хүмүүн бид альва зөв сургаалаар оюун бодлоонд ордож сэтгэлийн бүтэн байлгах хүчийг өөрт бий болгох нь аяндаа л эвдүүлийг дивжэн химээсэн мэт. Мөн улмаар нэгнийгээ хүндэлж ундууцсан хэрүүл маргааныг бүүдэгдээ. Ус сүүл үгээ адил бие биентэйгээ зөгцөн сүлэлд ус тос лугаа адил нэг нэгнтэйгээ бөө түлхэц нөхцөл бүрэлдэж цаг нэрхэд цэцгэлдэг. Нөхцөл бүрэлдэхэд унаж хатдаг. Химэн айлцсан нь хүмүүс бид бие биенээ хүндэлж бие биентэйгээ зөгцөн сүлэлдэх нөхцлөө өөрөө бүрдүүлж гимэн хэрэлдэж маргалдахгүй тэрсэлдэн түлхэлцэхгүй эвтэй ийтэй байхын үндэс мэт. Ийхүү бид Монгол хүний оюун ухааныг зэнгүүлж бие сэтгэлийн амар амгаланг мэдрүүлж ирсэн иш сургаалуудаас хэрхэн онцолсноо та бүхэнд хүргэлээ. Эвээ бол хүмүүн бидний хамгийн дээд эрчим билээ. Ийм бодож бид халуун зураа эвийг эрхэмлэх үйлд шамдан суралцваас бие сэтгэл минь амар амгалан зан араншин минь төлөв төвшин халуун бүл минь эвтэй улс их орн минь мөнхөд оршихын үндэс юм гэдгийг санан олонд түгээхийг уриалж эдгээр бүгдийг хүргэж байна. Альваад эвийг хичээн хатууг зөөлөж бурууг сануулж
зөвийг цаашаа явах нь бүсгүйчүүд бидний дотоод сэтгэлдээ тунгаан мөрдөж явах чиг юм а. Зогсолтгүй эргэх амьдралын хүрдэнд арга билгийн ухааны шүтэн барилдлагыг дээдэлж, эвд үлийг дэвжээж ирсэн монголчуудынхаа гүн ухаан альваад эвэийг хичээн хатууг зөөлөж, бурууг сануулж, зөвийг цаашаа явах нь бүсгүйчүүд бидний дотоод сэтгэлдээ тунгаан мөрдөж явах чиг юм. Зогсолтгүй эргэх амьдралын хүрдэнд арга билгийн ухааны шүтэн барилдлагыг дээдэлж, эвд үлийг дэвжээж ирсэн монголчуудынхаа гүн ухаан оюуны их өв соёлыг өвлөх, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийг үг сургаалаараа хүч нэмэн чимж хөгжөөн өгөхийг эрхэм танаас хичээн гуйлан хүсье.